За сайн байцгаана уу, Лиза болоод их өдрийн мэрэг YouTube сувгаараа мэдчилж байна. Өнөөдрийн миний хийх сэдв бол чиний ихэр дүүл хэмбэ, таны ихэр дүүл хэмбэ, хизээ хэрхэн учрах вэ гэдэгт сэдвээр тарот мэрэг хийх болно. Өмнө нь бол ерөөсөө би Twin Flame буюу ихэр дүүлүүд сэдвээр юу нь бол мэрэг төлөг хийж байгаагүй юм байна. За тэгэхээр таны ихэр дүүл гэдэг хүн ямар хүн байх вэ, хэдийгээр учрах вэ гэдгийг харан зам цаг хугацаагийн болон ямар сард учрах боломжтой вэ гэдгийг би аржин мэрэг төлөгийн самбар лоожин ашиглаж харуулах болно. Төгсгөлд нь тэгээ өнөөдөр бол ямар нэгэн чулуу сонгохгүй. Эдгээр 3 хөзөрнөөс сонгоорой. 1 дугаар нь, 2 дугаар нь, 3 дугаар нь ихэр дүүл гэдэг ойлголтыг зарим хүмүүс бас мэдэх байхтай. Ихэр дүүл бол чиний баг нэг биений тал гэсэн бас утгатай. Гэтэ ихэр дүүл болгонтойгоо бас хүн суугаад гэрлээд байдаггүй. Токсик ихэр дүүл байж болно, янз янз байдаг. Чиний амьдралд бас сургамж өгөх гэж ирсэн Twin Flame байдаг. Яг чиний бүр soul mate болох Twin Flame ч хүний амьдрал тохиолддог. За тэгээд энийг яриад байвал бас нэлээд дэлгэрэнгүй юм уу ярих шаардлага байгаа болохоор цаг их орох юм байна. Тэгэхээр нэг товчхон ярихад ихэр дүүл чинь хинбэ, хэдийгээр учрах вэ гэдэг сэдвээр би хий гэж бодлоо. Дарааныхаа тухтай Twin Flame-ийн талаар бол тайлбарсан контент оруулъя гэж бодож байна. За тэгээд ерөөсөө Twin Flame-ийн талаар хийж байгаагүй юм байна. Ямар хүн байх вэ, хэдийгээр учрахаар вэ гэдгийг харцгаая. За тэгээд ерөөхдөө чулуу байгалийн чулуу кристалл тайхгүй те. За тэгэхээр манайхаа би дандаа хэлдэг шүү. Энэ бол ерөнхийн уншлага болохоор авгайхын ухаанаар хандараа нэгт, хоёрт гэвэл хүүсийн ялгаа байхгүй. Хүүсийн ялгаа байхгүй гэж хэлж дуусаагүй байхад л өмнөх YouTube бичлэгээр зөвхөн эмгтээчд зориулсан юм уу гэж ороод ирхий. Би хэлэд дуусаад байхад ерөөсөө зарим нь ингээ бүрэн сонсохгүй байна. Тэгэхээр танилцуулах хэсгээ заавалчгүй үзэж байгаараа миний ихний ярих тайлбар хэсгийг дараа тэгээд файл буюу бүлгээ сонгож байгаарай гэж хүсье. За тэгээ надтай холбоотой Facebook, Instagram хаяг болон миний онлайн дэлгүүрийн линкүүд description box дээр байрлах болон тийшээ линкээр дарж ороод холбогдож болно. Миний YouTube дээр гардаг мэрэг төлөвт хэрэглэдэг эд зүүс, байгалийн чулуу, хөзөр ингээд хөзрийн бүтээлэг гээл лааны сураас ахуулаад бүхий л зүйлүүд мэн та нар мэн сонирхож байгаа бол эдгээр миний хэрэглэдэг бүх зүйл миний онлайн дэлгүүр дээр бүгд байгаа. Пэйж рүү н ороод линк рүү дарж пэйж рүү н ороод онлайн дэлгүүрийг сонирхоорой. Ерөнхийдөө энд YouTube дээр гардаг өмнөх бичлэгүүдийг үзсэн бол те бүх зүйл нь бол дэлгүүр дээр минь байдаг байгаа шүү. Хүчрэнээс ахуулаад гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээд эхлэе да. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүхний минь дэмжлэг надад үргэлж хэрэгтэй байх болно. 1 дугаар, 2 дугаар, 3 дугаар тайвшаад гүнзгий амьсгаа авж агаад зүмбэрхтээ найдаад хүсвэл бичлэгээ зогсоож агаад хөзрүүдээс сонголт хийж болох нэ. За 1 дугаараас би эхлэе. За 1 дугаарыг сонсох хүмүүс минь таараад уншлахтаа тавтай морил. Камерны ард нэг сайн хойлоод гэхгүй бол камер маань чичрээд идэв юм аа. За хамгийн дээд талын хөзөр дээр фүүл гэдэг хөзөр гарч ирсэн байна. Чиний учрахт ихэр дүүлч юм бол ерөөхдөө эрсдлээ сайдгүй, чөлөөтэй уран бүтээл ч юм уу, чөлөөтэй хуваараа бизнес хийдэг ч юм уу. Ер нь бол ямар нэгэн хүний доор ажиллах дурггүй өөрөө өөрийнхөө эзэн захирал нь боосон байхыг эрмэлздэг хүн харж байна. Эрсдлээ сайдгүй, ямарваа нэгэн газар очиж үзээгүй байсан ч гэсэндээ юу ч хийж үзээгүй байсан ч айхгүйгээр шууд л
За аюутсан оролдоод үзье. Суусан цэцнээс явсан тэнэгэн дээр гэдэг үгийг бол баримталдаг. Нилээн эрсдлээс үл хамааран зоригтой алхам хийдэг хүн байна. Ерөнхийдөө фүгүүлэх үзэртэй гарч байгаа иймэр хүмүүсийн характер бол гинэн гитэмтгий, хүү хүчийг ааштай мөртлөө эр зоригтой бас байдаг, бас ухаантай байдаг. Ер нь бол ертөнцийг харах үзэл нь нэлээд босод хүмүүсийн хажууд бол энгийн байдгүй. Энгийн байдгаас гадна бас нэлээд гайгүй зүн сонинтой байгаад байдаг. Ажил мэргэжлийн хувьд бол миний хараад бол хуваараа би дааж хийсэн юм л хийдэг, хуваараа компани ажиллагч юм хуваараа юм хийдэг тийм хүн байхаар харагдаж байна. Чиний ихэр дүүлж байна. Ер нь бол бас нэг зан характерыг хараад хот бол их романтик залуу байх нэ. Ер нь бол зөөлөн ааштай эмэгтэй хүнийг яаж уйрааж чиндэн шүлэг шивэнж өгтэй. Ерөөдөө яаж панаалтахаа мэддэг тийм залтай мөртөө романтик залуугийн дүр зураг бууж байна. Бас одоогийн байдлаар түүний ажил карьер бизнес нь нэлээд амжилттай яваа. Магадгүй чиний ирээдүйд очих ихэр дүүл чинь олонний танил байх магадлалтай. Сошиалард нэлээд танигдсан ч байдаг юм уу те. Инфлюенсер байж болно, ютуберч байж болно. За өөр юу байдгийг олонний танил, урлаг, соёл, солийн одоо хүн байс байж болох юм аа. Иймэрхүү дүр зураг зан характерыг бол харж байна. Ер нь бол царай зус сайтай, өөртөө ихтэй романтик төрлийн ихэр дүүлтэйгаа чи учрах нь байна. Өнгөрсөн чиний амьдрал бол нэлээд өнгөрсөн дэх чиний харилцаа нэг л болж ихгүй токсик байсан байна. Чи нэг залуутай те нэг эсвэл нэг эмэгтэй хүнтэй бас байж болно. Тодорхой хэмжээний хайр дурлалын харилцаа үүсгээд бас болгоё бүтээ гэж бодож явсан боловч нөгөө хүн нэг л чамд сэтгэл гаргаж өгөхгүй, нэг л дутуу байсан. Хангалттай чам шиг одоо сэтгэл хайр цаг заваа гаргаагүй улмаас чи өнгөрсөн харилцаан дээрээ цаашдаа өргөжлөж явах үгүй сайн мэдгүй итгэл бус байсан байна. Тийм болохоор энэ харилцаагаа ер нь бол өнгөрсөн чиний одоо хамтрагч байсан хүн чинь бол арай тийм чамд итгэл найдар өгөөгүй улмаас чи харилцаа дуусвар болгосон. Энэ нь бол яхаа ер нь бол тийм муу зүйл гэсэн үг биш л дээ. Юу вэ гэхээр нэг хаалга хаахтаа нөгөө хаалга нэгдэнэ гэж ярьдаг да. Тийм болохоор удахгүй чиний хүсэж байгаа хосчин болох залуу, хүсэж байгаа хосчин болох эмэгтэй чинь чиний амьдралд их утахгүй гарч ирнэ гэж хааж байна. Би бол нэг үсрэл нэг 8-7 хоногоос 8 сарын дотор гэх юм уу. За тэгтээ энийг бол цаг хугацаанд би дахиж луужингаар харна, пендулумаар харна. Дотор гэхэд бол ерөөдөө нэг утахгүй. Өөрийнхөө twin flame-тайгаа учирчгаар харагдаж байна. Чи их утахгүй чамайг олон сар жилээр хүлээлгэхгүй. Чи уучраа чиний хүссэн бүхэн биелэхээр гайхалтай зүйлүүдийг болгоолж харж байна. Чамд өөрөө чиний twin flame чинь өөрөө чам төрүүлж ахлах юм хийх болно. Чамаа хүлээлгээд байхгүй энэ алуу заалах болов, миний утасны дугаарыг авах болов гэдэг юм уу. Тийм зүйлээр чиний санааг зовоохгүй, итгэл найдвараа бити алдаарай. Яагаад гэвэл чи ер нь баг юм хийх шаардлагагүй. Тэр хүн өөрөө бүх зүйлийг гардаг хийх болно. Өөрөө чиний утасны дугаарыг асуuna, өөрөө чамааг болзоон дуурна, өөрөө чамааг гадуур дагуулж гарах гэдэг бүх санаачлалуудыг бол хийхээр байна. Дэггүй бас байж болно баг зэрийн хүүхд шиг зантай ч юм уу. Тийм ихэр дүүлтэйгээ овчрох нэ. Ажил карьерийн хувьд бол би түрүүн хэлсэнтэй нэлээд амжилттай яваа. Олонний танил бас байж болох юм аа. Үгүй бол амжилттай яваа бизнесмен бас бизнес woman ч бас байж болно. Тэгж харагдаж байна. Цаашдын хамт хоёрын ирээдүйг хараадах юм. За ингэж тасдаггүй. За тэгтээ ихэр дүүлтэйгээ уулзсан гэсэндээ бид хоёрын дундаас яг
гэрлэлтийг бол олж харахгүй байна. Гэтэ та хоёрыг цагийг сайхан өнгөрөөх, чамаа болзоонд авч явах, магадгүй ирээдүйд чамд асуудал гараад мөнгө санхүүгээр туслагч байд юм уу? Тиймэрхүү зүйлүүдийг бол хийхээр харагдаж байна. Та хоёрын харилцаа нэлээд гал халуун романтик байх болно. Гэтэ чиний твин флейм чинь баг зэргийн хартай. Заримдаа энэ хоёрын одоо харилцаа амжинд баг зэргийн хардталтаас болоод үүсэх асуудлууд баг зэргийн маргаан ч юм уу үүсэх болоод тэр үед нь хоёрын харилцаа баг зэргийн ийм зогсон байдалтай ч юм шиг орох боловч бусдаараа бол гайгүй баг зэргийн нэг ийм эрсдлүүд бол байна. Гэхдээ гайгүй хоосын харилцаатай болох юм уу? Юу нь бол нэлээд нэг хэсэгтээ өөрийнхөө ихэр дөхөлтэйгөө романтик харилцаатай байхаар харагдж байна. Хамтдаа гадуур явж магадгүй, хамтдаа хөдөө орон нутаг руу ч юм уу аялал зугаалгаар явах, эсвэл гадаадын улс руу далайн ирэх рүү ч юм уу цуг очиж амрах, аялах гэж цагийг маш сайхан өнгөрөх тийм ирээдүг би нэг дугаархнаас олж харлаа. За тэгвэл надад ингэж бодлоо хэдийгээр учрах хэдэн сард ч юм ойролцоогоор учрахаар байна бол нэрний үсгүүд орд гэх мэтчлэн зүйлийг би нэрний үсэг болон ордыг харцгаая. Үсгний нэрний эхэндэнч байж болно, хаанч байж болно. Энэ үсэг, о үсэг, эр үсэг, им үсэг орсон байх боломжтой. Өвлийн үйлрэл төрсөн. Өвл юмныг бол зуны үйлрэл төрсөн. 11-р сард эсвэл 7 юм уу 8-р сард төрсөн байх боломжтой. За харин тэгвэл хэдвэр сард илүү учрах магадлалтай байна. Хэдийгээр хугацаанд хэрдүүлэлтэй байгаа гэдгийг хараадах юм да. За нэг бол 100 бас нэг бол өвлийн үйлрэл ихэр төлтөөгөө танилцсан 6 дугаар сард юм уу 12 дугаар сард илүү танилцах магадлал өндөр байна. Энэ жилийн 12 дугаар сард байж болно, дараа жилийн зуны 6 дугаар сард бас байж болно. Эсвэл энэ хоорондох 12 сараас 6 дугаар сарын хугацаанд бас танилцж болно. За эдгээр мэдээллийг би олж харж байна. За нэг дугаар маань ингээд боллоо. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Хоёр дугаарынхын маань таараад уншлахтаа тань тавтай морил таны ихэр дүүл ямар хүн байх ба яаж танилцах вэ? Бас хэдийгээр учрах бай гэдгийг би өнөөдөр хэлж өгье. Өнөөдөртөө ирэхдээ бүх үзүүдэд камерныхаа ард холноо тэхгүй бол камер нь хөдлөөд байна. Энэ надад ч бас амар юм. Та нарыг цааргалахгүй байх гэж найдаа. За илүү хөдөө орон нутагт ч юм уу гадаад орныг зорж явахдаа чи твин флеймтайгаа ихэр төлтөөгөө танилцах магадлал өндөр харагдаж байна. Аялал жуулчлаар явж болно. Эсвэл бизнес уулзалт, ажлын шугамар гадагшаа, дотгошоо хөдөө орон нутаг хаашаа ч явж болно.
Ер нь бол алсын замд гарахтаа илүү танилцах магадлал 2 дугаарынхны хувьд бол илүү өндөр байна. За тэгээд чамаас илүү дүү залуутай юм уу дүү эмэгтэйтэй ихэр төлтөөгөө чи учирч магадгүй юм. Нэг бол чамаас дүү эсвэл наснасаа нэлээд ор багтай харагддаг төрлийн юм байна. Дээрэс нь энэ хүний хувьд бол чиний ихэр дүүлийн хувьд бол удаан хугацааны турш ганц бий явсан. Ер нь бол хүнд итгэхээ болцсон гэх юм уу. Одоо өмнө нь бол хайр дурлалын тал дээр бас болж бүтэхгүй бараан дурсамжтай байсан болохоор ахиж эмэгтэй хүнд итгэхээ болцсон. Ахиж бас эрэгтэй хүнд итгэхээ болцсон болохоор ганц би нэг хэсэг явсан хүнийг бол би олж хараад энэ басчгүй сэтгэл татан болно өөрийг нь сонирхдаг хүүхнүүд өөрийг сонирхдаг залуучууд нэгээс илүү байдаг. Дээрээс бас нэг дор маш их олон ажил бас амжуулах ёстойч байдаг юм уу их завгүй байдаг. Хүнийг бол олж харж байна. Оюуны потенциал сайтай гарнаас нь юу л бол юу гарчдаг, юу бол юу хийчдэг. Тийм ухаан сэрэглэн адтай сэтгэл татам илүү ор багтай харагддаг. Тийм залуу, тийм хүүхэнтэй ихэр дөлтөөгөө учрах нь байна. Тоёрт нэг төстэй зүйл байна. 2 дугаарх маань юу вэ гэхээр чиний хувьд бол өнгөрсөнд одоо хэрүү ялангуяа ингээ синглчүүд маань ер нь үзэж байгаа бол эхнэр нөхрөөсөө салах шийдвэрт гараад салаад нэг хэсэг бас удаан ганц бий явсан. Ерөнхийдөө хамгийн их 2 дугаар сонгосон хүмүүсийн хувьд бол хүнтэй сууж байгаа салсан шүүхийн байгалаар ороод албан ёсны одоо харилцаагаа таслан зохиосоосон. Үүнээсээ болоод нэлээд бас хүнд сэтгэлийн шарахтай байсан болохоор нэлээд удаан хугацаанд ганц бие явсан хүмүүс бас байгаа харж өнгөрсөн чиний харилцаа болж бүтээ гэж бодоодсан харилцаа чинь таалаар төгссөн. Тийм болохоор чи ерөөдөө бас ганцаараа байхыг нэлээд илүүд үүссэн. Харин чиний ихэр дүүл чинь чамтай бас адилхан зовлонтой гэх юм уу. Тэгэхээр хоёулаа л өмнөх хосын харилцаан дээр хайр дурлал дээр алдаж ондож өгсөн болохоор хоёулаа ерөнхийдөө бол догтлох ч юм уу дараагийн харилцаа руу шууд л өсрээд орчихгүй те. Салсан бол сарын дараа ч юм уу бушуун шинэ найз залуутай болоод мартагнээч гэдэг юм уу өөр найз хүүхэнтэй болоод эксээ мартээч гэдэг юм уу тийм характераа биш. Илүү өөрхөн ажил карьер дээр анхаарч илүү ингэ дотгошоогоо бусдаас хаалттай байх замыг сонгосон хүмүүс бас харагдаж байна. Тийм болохоор ихэр дүүлт хоёрын дунд бол угаасаа ихэр дүүл гэдэг чинь бас нэлийн чамтай нийтлэг хүний энергийг бас twin flame гэдгийг бол хэлдэг. Тийм болохоор хоёрын хувьд бол хоёр биендээ огцом татагдах нь байна. Яагаад тэгэхээр хоёулаа л зовлон нэгтэй, үзэл бодол нэгтэй байсан болохоор энэ нь хоёр биендээ огцом татагдахад хүргэнэ. Тийм болохоор хоёр биентэй уулзахаараа хоёрын харилцаа бол яг л дэлхийн ертөнц шиг аз жаргалтай, гайхалтай харилцаа холбоо үргэлжлэх нэ. Юу нь бол мэдээж ихэр дүүлүүд нэлээд төстэй характертай, бас зан чанартай байх гээд байдаг. Хоёрын цааш дэ ирээд үг харъя. Хэдийд хоёрын дунд заримдаа хоёр биендээ хатуухан үг чулуудаж нэгнийгээ гомдох зүйл гаргах, ялангуяа чамд ширүүх үг аяж уйлуулах ч юм уу те сэтгэл чинь сэв суулгах зүйл хийх байсан ч гэсэндээ энэхүү хоёрын харилцаа хосын харилцаа болж дуусна. Equal give and take гэдэг чинь яг л энэ тэнцүү хоёр биендээ сэтгэл зүрх цаг заваа энэ тэнцүү зарцуулах тийм хосын харилцаатай байх нь чиний хүсэж байсан зүйлүүд гайхалтай сайхан биелэх нь байна. Хоёрын харилцаанууд хоёр биенээ их хүсэл тэмүүлэл гал халуун байдал чинь үргэлжлэхээр харагдаж байна. Ер нь бол нэлээд аятайхан романтик харилцаатай байх нэ. Twin flame-тайгаа. Одоо харин тэгэхээр хоёрын ихэр дүүлийн чинь нэрэнд нь орсон эхний үсэг юм уу нэрэнд нь орсон үсэг төрс хэддүгээр сар төрсөн болно. Та хоёр хэддүгээр сард учрах вэ гэдгийг би энэгээр хараадахыг. Ж үсэг, Х үсэг,
И үсэг, Г үсэг нэрнийхэн ихэнд юм уу нэрэнд нь орсон. Хавар юм уу намар төрсөн байх юм байна ихэр дөлчин. За 1-р сард 2 илүү учрах боломжтой бай. сар, нэг бол 6 сар эсвэл 12 сар 6 юм уу 7 дугаар сард. Эсвэл энэ 12 сараас 6-7 сар хүртэл хугацаа бас байж болно. Эдгээр саруудад хоёр илүү учрах магадлал өндөр байна. Энэ жилдээ байж болно. Дараа жилдээ бас байж болох нэ. Окей. За үүгээр 2 дугаарын минь таарад уншлага дуусч байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. 3 дугаарыг хэмээн таарад уншлагтаа тавтай мэрэл. За ихэр дүлтэйгээ хизээ учрах вэ? Ихэр дүл чинь ямар хүн байх вэ гэдгийг хараад өгье. Камерын ард хөзрөө хойлоотгыг энэ надад амар байна. Өнөөдөртөө ойлгоорой. Тэгвэл камер чичрээд байна. Энийг хартаа энэ бол perfect match гайхалтай. King of Swords, Queen of Swords. Яаж аргууд хоёр хосууд болно. За энэ хань ижилж болж магадгүй харагдаж байна. 3 дугаар сонсох хүмүүс маань ихэр төлтөө. Энэ бол баталгаа. Сэлмийн хаан, сэлмийн хатан. За чамтай танилцах, ирээдүйд танилцах ихэр төлтөөгөө чи бол юу эхнэр нөхөр болох, гэр бүл болох юм уу? Ядчил нэлээд урт удаан хугацааны харилцаа холбоотой байхаар харагдаж байна. Энээс өмнө чи ихэр төлтөөгөө уулзахаас өмнө чань маш одоо хийж дуусгах зүйл байна. Чи магадгүй одоогор чи 3 дугаарыг үзэж байгаа бол одоогор чи хостой байж магадгүй те. Би нөхөртэй, би найз залуутай. Тэгэхээр юу ихэр дүүлвэ гэж бас одоо бодож байж магадгүй. Гэхдээ бийс их хүн болгон ихэр төлтөөгөө бас заавалчгүй суугаад байдгүй гэж хэлээд байгаа. Өмнө чи ихэр төлтөөгөө уулзахын тулд чи одоогийн байгаа хостойгоо нөхөртөөгөө эсвэл найз залуутайгаа эсвэл найз хүнтэйгээ нэлээд адармаатай асуудалтай байж байгаад хэрүүл маргаан зовлон гуйнагаар харилцаа чинь дуусны дараагаар чи уучих нь надад энийг хэлэх айгүй харамсалтай байгаа боловч гэхдээ бас ойлгоор энэ бол ерөөхий таарад уншлах болохоор авах гэх ухаанаар хамдаараа зарим нэгэн хостой хүмүүс бол явандаа хостойгоо учир зүгөө олохгүй хэдий чи бол харилцаан дээр анхаарал хандуулад те болгочи бүтээчийн харилцаагаа энэ хосын харилцаагаа гэрэлтэй аваад үлдчихье гэж хичээгээд байх боловч болохгүй тоор цаг үргэлж ам мөрөө хэрэлдэх маргалдах ч юм уу те иймэрхүү зүйл гараад үүний улмаас чи үнэхээр зовж шаналснаас болоод хостойгоо салах уу байх уу гэдэг бүр шийдвэртээр хүрэх юм байна. Тэгээ чи ер нь бол энэ токсик харилцаагаа дуусгуур болсныхаа дараа чиний ихэр дүлчин чиний амьдралд гарч ирнэ. Чиний ихэр дүлчин чиний амьдралд гарч ирээд чамд илүү токсик биш эрүүл харилцаатай болно. Та хоёр албан ёсны хосууд болно.
ихэр төлтөөгөө суух те бүр хамтын амьдрал эхлүүлэх гих мэтлэн гайхалтай ирээдүй бий болох нэ. Наана чи бол нэлээд их сургамж авах нь амьдралаас сургамж авах хэцүү харилцаатай байж байгаа тэрийг даван туулаад одоо тэр харилцаагаа өөрөөсөө үлдэн хөөсний дараагаар нэг хэсэгтээ чи бол нэлээд удаан нэг хэсэгтээ бол чи нэлээд удаан ганц бие явна. Чиний хийх зүйл бол илүү ажил төрөлтөө анхаарахтай өөрийгөө анхаарах эсвэл гадагшаад очиж ажиллахаар явах, амьдрахаар явах ч гэдэм юм уу. Ажиллаж амьдрах эсвэл сурахаар бас явж болно. Тэр үедээ чи танилцна. Тэгэхээр одоогийн байдлаар бол энэ бол жилээс илүү хугацаа орж магадгүй ихэр төлтөөгөө танилцах чинь би чамайг хэлсэндээ зарим хүмүүсийн хувьд бол одоо хүртэл юм эдийн ихэр төлтөөгөө уучраагүй байгаа гэсэндээ хосын харилцаатай байгаа хүмүүс маань 3 дугаарыг сонгосон харагдаад байна. Ихэнх гэж хэлье. За сингл хүмүүс бас үзэж байж болно. Гэхдээ ерөөхдөө нэг массаар нь авах юм бол 50-аас дээш хувийн хостой хүмүүс үзэж байна. Тэгээ хостойгоо нэлээд их маргалдаад чи хамаг байдгаа бараад болж бүтгэж хичээгээд болоогүй улмаас тэр хэцүү байсан ч салсныхын дараагаар одоо нэг хаалга хаасын дараа нөгөө хаалга нэгдэн гэдэг нь болох нэ. Чи өөрийнхөө ихэр төлтөөгөө учрна. Энэ хүнтэй чи харин гайхалтай сайхан хосын харилцаатай аз жаргалтай байх нь байна. Ажил хэргийн шугамар танилцж магадгүй. Эсвэл бас л холын замд явахдаа танилцах магадлал өндөртэй харагдж байна. Чиний ихэр төлөв болох хүн байвал ер нь бол нэлээд сэрэг ухаантай. Заримдаа нэг хитрхи хэмиг дипломат логик үзлээр авч үздэг нь сэтгэл хөдлөлөө харуулдаг чанар нь чамааг одоо чи ихэр төлөв аюу хүүтэн хүндий хүн юм болов гэж бодоход хүргэн. Тэгтээ энэ хүн бол хүүтэн хүндий хүн биш. Бүх юмыг илүү зүрх сэтгэлээсээ илүү тархиараа анализ хийх сонирхолтой байдаг. Чиний бас зан характер бас иймэрхүү харагдсан. Тийм болохоор та хоёр бол илүү юм тохирох нь. Тийм болохоор та хоёр ихэр төлөв байгаад байгаамаа. Тийм болохоор та хоёр цаашдаа юу нь бол нэлээд тааш тохирох нэ. Удирдах галбны тушаал эрхэлдэг хүн байж магадгүй. Эсвэл хууль хүчний байгууллагад ажилладаг байх магадлал өндөрт. Ер нь бол нэг цагдаа сэргийллийн байгууллагын мөшүүх, прокурорын байгууллага, төрийн байгууллагад ажилладаг байх магадлал өндөр байна. За иймэрхүү хүмүүс чинь бүх зүйлийг угаасаа цаанасаа сэтгэл зүрхээрээ биш бүх зүйлийг тархиараа шийдэх ёстой байдаг болохоор зан характер нь ягаад тийм баг зэргийн логиктой, практиктэй хүүтэй хүндийдүү байх гэдэг нь бол аргагүй. Хууль хүчний байгууллагын хүмүүс угаасаа нэг тиймэрхүү характертай байдаг да. За тийм байна. За миний мэдээснэр бол ийм байна. За тэгвэл ихэр төлөв чинь нэрэнд нь орсон эхний үсэг юм эсвэл нэрэнд нь орсон үсэг болон хэдэн сар төрсөн байх боломжтой болон та хэддүгээр сард очих магадлал өндөртэй байна вэ гэдгийг би харъя. Дөрөв сард 10 сард төрсэн байх магадлалтай юм байна. З үсэг, И үсэг, Х үсэг, В үсэг нэрнийх нь эхэнд нь орсон эсвэл ямар нэгэн байдлаар энэ үсгүүд нэрэнд нь орсон байх юм байна. Хэдвэр сард хоёр илүү очих магадлалтай. Ер нь бол жилээс дээш хугацаа бол шулуух хэлэхэд бол харагдсан шүү. Харъя гэхдээ сарын тодорхойлж гаргаж ирье. 5 сард 11 сард 12 сард 5 сард юм 11 12 сард очих магадлал өндөр байна. За үүгээр 3 дугаар минь таарад уншлага өндөрлж байна. За таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүгдэнд чинь ажлын өндөр амжилт хүсье. Баяртай.